Америкийн энэ ном бол ганцхан бол хөгжиж байгаа ядуу буурай орнуудад явагдаж байгаа асуудал биш. Энэ номон дээр хамгийн гол эхэлж энэ бодлогын золиос болсон ард түмэн бол Америкийн ард түмэн, Британийн ард түмэн шүү дээ. Одоо тий баруун Европын ард түмнүүд. Тэд нарыг өнөөдөр бол биднээс ямар ялгаатай гэхэд чинь тэд нар өнөөдөр ажлын бүх байрууд нь Аз энэ зүүн өмнөд Азийн бол хямдхан ажиллах хүчтэй газар бол том одоо корпорац, том капиталистууд нь бүх өөрийнхөө үйлдвэрийг аваад гараа явуулсан. Тэ. Тэд нар бол бодит орлогогүй бүх юмыг бол зээлээр хэрэгэлдэг болсон байна. Байнгын зээлийн өрийн дарамтанд амьдэрдэг. Өнөөдөр үндсэндээ бол саяхан би бас статистик мэдээлүүд ингээд харж байхад бол тэнд байж байгаа нэг дундаж өрхийн одоо өнөөдрийн хэрэгжилж байгаа бол одоо байшин, сав, машин бусад бол одоо хэрэгцээний бүх юмнуудыг ингээд 100% гээд үнэлэхэд өнөөдөр тэд нар 113-аас 115% бол өрөнд орчод байгаа гэсэн үг байхгүй. Нэгсэнтэй өнөөдрийн чинь эдэлж хэрэгжилж байгаа юмнаас илүү чи төлөх ёстой өрөнд бол живчээд байгаа байхгүй. Байн орчод. Тэг хизээч мултарч гарахгүй. Хизээч тэрнээс мултарч гарах боломжгүй байхгүй. Ягаад гэвэл тэдний орлого олох ажлын байраг болчихсон байхгүй. Яг л ажлыг нь болохдоо зэрэг баруун зүүнэд Азууд гаргацсан одоо бусад орнуудаас түүхийд бараа материал нь хийгээд тэр нь бол баруун Европ, Америк руу бол одоо очиж идэг. Тэр улсууд нь бол зөвхөн зээл авч хэрэгэлдэг. Хэрэглэгч зээл. Ердөөсөө хэрэглгээний юм зам, хэрэглгээний том нийгмийг бий болгоцсон шүү дээ. Бүтээгч биш тийм.